Орой минь ингээд Vivi Sydney-ийн сүүлийн шөнө болсон байна. 6 сарын 15 3-7 хоног үргэлжлээ. Сүүлийнхэн шөнөдөө дрон шоу бол үргэлжлэхээр байгаа. За өнөөдөр дрон шоу нь 9 цаг 10 минутад учраас тэрнээс нь оройн хоолны идэд амьдсан байгаа. Оройн хоол нь болохоор Intercontinental буудлын Астер буюу 32 давхурд rooftop баарнд орсон байгаа. За ингээд Intercontinental хотел руу гарахаар нэг давхурд нэм хөөрхөн лаунжтай юм байна. Ойрхон явж байгаа ингээд лаунжор ингээд амьд хөгжим сонсон үзээд орох боломжтой. Тэгээд цаашаа ороод Pont restaurant гэх нэг давхуртаас хөөрхөн fine бар ресторант юм бэлээ. Иш ороод маас оройн хоолоос зоглох маш хөөрхөн цэвэрхэн газрууд бол Intercontinental хотелийнхаа нэг давхур лобби ариад бол зөндөө байсан. За ингээд дэшегээ лифтээр гараад 32 давхар руугаа буюу rooftop бар руугаа явхаар явж гин. За тэгээ rooftop барны маань болохоор 32 давхар нь болохоор өмнөх нэг Vivi Sydney-ийн партнер дээр гардаг Sofitel буудлын ательер ресторантай адилхан Vivi-д багцтай байгаа. За багц маань болохоор нэг хүний $170 байсан. За багцсан дотор болохоор 2 коктейл, тэгээд 2 course хоол маань багцсан байгаа. За 31 давхартай гараад лифтээр оронгуудаа дахиад дээшээ шатаад 32 давхар буюу rooftop дөрөний гараад ирсэн. За харагдах орчим бол маш сайхан. Нийтдээ 360 градус том цонхтой. Тэгээ яг ингээд багцынхаа Vivi-д багцын хүмүүс яг болохоор яг Sofitel буудалтай адилхан цонхны хуурталд суулгаад хөөргөн ширээ тасцсан байсан. За багцнаас олгоод ингээд менюгаа бол яг сонголтгүй ч гэсэн менюг харсан. За эхний хоол маань болохоор ерөөсөө юугаар ирсэн palette cleanser ирсэн. За энэ маань болохоор тагнаад цэвэрлэх гэж бол монголоор орчуулах юм байна. За энэ palette cleanser болохоор ерөөсөө хоолны хооронд бол буюу амаа цэвэрлдэг ямар нэгэн загаас крем хийсэн бол одоо идэх тохиолдол зааж өнгөж ам тагнаагаал цэвэрлэх юм байгаа. За энэ маань болохоор энэ удаагийн palette cleanser болохоор Japan Fuji whisky байсан. За нэг амар whisky гэхэд тийм хатуу болол биш, ерөнхийдөө жоохон сингэн сандтай. За одоо цаг 8 цаг болж байна. 9:10-аас дрон шоутай. Дрон шоу нь ерөөс 15 минут үргэлжлэх богино хэмжээний бол шоу байгаа. За тэр хоорондоо цаг 30 минутын оройн хоолны багцтай явж байгаа. Хойноо хөөрхөн юм DJ-тэй. За эхний болохоор интро ирсэн байна. Эхний интро болохоор дахианы махан нугштай, талхтай. Тэгээд хүрэн банжингийн юм салаадал ирсэн байгаа. За хоолол интро бол ерөөсөө тийм жоохон тийм чихэрлэгдүү хамттай. Бас идэж үзээгүй тийм сонин төрлийн тийм зөөлөн чихэрлэг талах. Тэгээд ер нь бол өхрийн нугш идчихсэн болохоос тийм дахианы нугш бол ерөөсөө идэж байгаагүй юм билээ. Тэгээ багцанд нь орсон эхний коктейл болохоор Second Chance Gin-тэй strawberry-тэй буюу гүзэлцэн тийм gin-тэй коктейл байсан. За main хоол буюу үндсэн хоол маань болохоор tenderloin steak, brisket гэсэн хоёр төрлийн багтай. За тэгээд steak болон махны тухай гэх юм бол би дараагийн влог дээр буюу steak-ний хоолны влог дээр оруулахаараа steak-ний талаар дэлгэрэнгүй ярих гэж бодлоо. За энэ удаад болохоор хоол маань ерөөсөө black angus beef буюу black гэдэг онцлогоо хар үхрийн мах. Ерөөсөө энэ Австралийн одоо махны чиглэлийн үхрийн бас нэгэн одоо хар beef гэдэг төрөл байдаг. За тэгээ хоёр дахь коктейл маань болохоор Expedition буюу одоо бас мөн Vivi-д одоо гэрэлтэй хөөрхөн тэгээ gin-тэй ийм коктейл бол байсан. За ингээ харах юм бол ерөөсөө тийм хүчил төрөвч уур шиг л харагдчихсан. За яваад үзэх юм бол жоохон тийм хатуу whisky gin-тэй ийм коктейл бол байсан байгаа. Амьд яснаас алтайгнаас ус моддаг гэдэг шиг ийм гэрэлтэй бас одоо хундганд бас нэг бас виски коктейл бол ууж үзэж байна. Анх удаа амьдралдаа. За одоо ингээд дрон шоу маань эхлэхэд 15 минут үлдсэн. Одоо оройн 9 цаг болж байна. Дэсвэртээ идээд за тэгээ дараа дахиад нэг коктейлаас авсан байгаа. За яг дрон шоу болсон ч гадаа маш их хүмүүс ирсэн байсан. Ерөөдөө яг нэг доор 4 сая хүн ерөөсөө үзсэн гэсэн ийм судалгаатай бол байсан. За ингээд дрон шоу маань эхлээд хамгийн гол зүйл нь болохоор ерөөсөө хүм төрлөختөнд хайр хэрэгтэй буюу зүрхээр бол эхэлсэн байгаа. За энэ хөө дрон шоу маань болохоор ерөөсөө зохион байгуулагч нь болохоор Jill Minville гэдэг бол эмэгтэй байгаа. Энэ маань болохоор монголоор бол Наранбаатар гэсэн үг. Ерөөсөө том шоунуудыг Австралийн шоунуудыг зохион байгуулдаг. За Сидней Vivi Sydney болохоор ерөөсөө 2019 оноос хойш зохион байгуулж байгаа гэсэн ийм том уран бүтээлч эмэгтэй бол байсан байгаа.
За ингээд дрон шоу маань 700 гаруй дрон оролцсон. 15 минутын маш том юм одоо ажил 15 минут үргэлжлэж байгаа бол цаана маш их ажлууд явагдаж байгаа. За тэр доор харагдаж байгаа бол cruise болохоор яг энэ Visit яг зориулахад үзүүлэх тийм төлбөртэй бас нэг үйлчлэгнүүдийн нэг байгаа. Яг ингээд дроныхын доор ингээд хөргөн зогсчд юм бэлээ. Дрон шоуны үзэж дуусаад гараад за тэгээд Goods Line гэдэг хоолныхоо гудамжрал сүүлийн зогсоол руу болол явж байна. За хоол эцэст учраас энэ бодлоор зүгээр сонирхох байдлаар явсан. Эхний зогсоол маань болохоор Pembit байсан байгаа. Энэ маань болохоор AI технологи маань шууд хүний царайг уншаад шууд ингээ хүнд ингээ гоё урамшуулахаар тийм гоё өгнүүд бол шууд гаргаж өгд юм байлаа. Энэ бас маш шинэ төрлийн маш гоё тийм одоо машин төхөөрөмж бол харагдсан байгаа. Ер нь өмнө бол энэ бол нэг харагдаж байгаагүй төхөөрөмж байсан. За ингээд зорьсон газарт бол ирж байна. Powerhouse Museum-ийн ойролцоодаг Goods Line гэдэг маш урт гудамж байдаг. За University of Sydney-ийн яг уртлын гудамж бол байгаа. За тэр жигээр гудамж бол засаад Fire Kitchen буюу галтай юм галтгой болгоод энд маш их том вайны халуун вайны газрууд. За тэгээд barbecue. За тэгээд янз бүрийн стейкний тийм гудамжны хоолнууд бол зөндөө бол гарсан байсан. За ингээд 14 дахь удаагийн Visit-ийг үүгээр ингээд өндөрлж байна. За Visit нь бол ерөөсөө шинэ жилийн баяраас илүү маш их хөргөн цар үрдэд тэмдэглэдэг. Яагаад гэвэл 6 сар нь өөрөө Сиднейгийн буюу Австралийн өвлийн улирал учраас ингээд шинэ жилийн уур амьсгал орж ирдэг. За 100 бол 12 сар ерөөсөө халуун байдаг учраас тэр болгон ингээд уур амьсгал ордгоо шинэ жилээр нэг тэмгэж өргөн тэмдэглэдэг байгаа. За тэгээд энэ удаа бол өвөл жуулчдад татахын тулд маш том юм арга хэмжээ зохион байгуулагдаад ингээд үүгээр өндөрлж байна. Тэгээд дараагийн влогоор эргээд олзээ. Түр баяртай.